Маринет, өнөөдөр чиний хувьд онцгой өдөр шүү. Тийм ээ Тики. Үнэхээр онцгой өдөр. Салгана гэсэн яава. Ийм чухал өдрийн өмнө гүйцэтгэдэг нэг зан үйл бий. Тийм үү? Гоё юм аа. Гэхдээ хүмүүс та нар бидний зан үйлийг ойшоохгүй байх л та. Та нар заримдаа нэгнийхээ төрсөн өдрөөр бэлэгч бэлддэггүй шүү дээ гэж үү Тики? Чи надад бэлэг бэлдсэн юм уу? Камигийн сайн чаддаг зүйл. Ямар хөөрхөн юм бэ? Ямар бэлэг юм бэ те? Шидэт төрсөн өдрийн мэнд хүргэе Маринет. Оо яана, чамд таалагдаагүй юм байна тийм үү? Үгүй. Маш их таалагдаж байна. Маш их шүү. Гэхдээ энэ юу юм бэ? Таамаа. Каминуудын дунд нөхөрлийн бэлэг тэмдэг болдог гэд шидэт эрдний эзэмшигч бүрээс нэг ширхэг ус авч өмнөх шидэт эрднээс эзэмшигчдийн үстэй нийлүүлээд шидэт тавирхаа гарган оч тэрнийг хэдэн сарын турш намайг гомдоохгүй тулд хэлэхгүй байгаа болохоос миний өгсөн бэлэг чам таалагдаагүй юм бэ? Уучлаарай Тики. Бэлэг өгсөнд чинь үнэхээр их талархаж байна. Би зүгээр л Аалия над руу аль руу залгах ёстой байсан ч залгасангүй. Өнөөдөр 4 цагт эмэгтэй дүүг нь шүдний эмчид очиж үзүүлэх төлөвлөгөөтэй байсан. Тэгэхээр хүмүүс та нар төрсөн өдрөө шүдний эмчид очиж тэмдэглэдэг байх нь. Яалаа гэжтэй Тики. Зүгээр л халахвч байгаа юм. Үнэх хэрэгтэй найзууд маань надад гинтийн өвчлөг бэлдэж байгаа. Чи аль хэдийн мэдчихсэн юм бол яаж гинтийн бэлэг байх юм? Гинтийн бэлгийг угаасаа л мэдэж байдаг байхгүй юу? Гэхдээ мэдэж байгаа гэдгээ ил гарахгүй. Тэгэж байж л төлөвлөж байгаа хүмүүс нь аз жаргал мэдэрнэ штэ. Шүдний эмч яах болж байна? Ямар ч шүдний эмч байхгүй. Сайн сонс. Аалия надад шүдний эмчид очино гэж хэлчихэд яг үнэндээ бол миний төрсөн өдрийн гинтийн өвчлөг рүү дагуулж очино. Гэхдээ тэхгүй бол яах юм? Тэхгүй байх гэж байхгүй. Үжлэг зохиох нь ойлгомжтой Тики. Жулика дугуй хэлэгч барь зогсож байгаад намайг хараад зочсон. Жулика дугуй ундагч юм билүү? Үгүй дээ Тики. Тэрхээрээ шаар хийх гэж байгаа гэдэг нь ойлгомжтой. Гинтийн төрсөн өдрийн үжлэгт шаар зайлшгүй хэрэгтэй. Бас өчигдөр Нино миний дуртай дууг сонсож байгаад надад байрагдсан. Нино ч гэсэн тэр дуун дуртай бол яах вэ? Надаар тоглоод байна уу? Нино тэр дунд дургүй сонсох шалтгаанч байхгүй. Гэхдээ үжлэг зориулж дууны жагсаалт гаргахын тулд сонсож байж таарна. Тун амархан. За яах вэ? Хэрв надад итгэхгүй байгаа бол Аалия яагаад Эдринтэй нууцаар шивнэлдэж байсан байж таарах вэ? Тийм ээ, тийм. Би маш сайн шүдний эмч тань утасны дугаар нь энэ байна. Ганцхан шалтгаантай. Эдрин үжлэгт маань ирнэ. Эсвэл Аалия үнэхээр охид дүүгээ Эдриний санал болгосон шүдний эмчид үзүүлэх гэж байгаа. За яах вэ? Сайн харж бай. Надад зориулж гинтийн үжлэг бэлдэж байгаа эсхийг баттай мэдхнийг харга би. Царайг нь сайн хараарай. Ээж, Аалия миний төрсөн өдөр зориулж үжлэг зохиож байгаа талаар та хоёрт хэлсэн үү? Үдэшлэг ээ? Юун үдэшлэг? Аалия гэдэг чинь хэм бэлээ? Арай хэтрүүлээд байна. Охины чинь хамгийн сайн найз шүү дээ. Аалия тийм шүү дээ. Аалия хараагүй олон жил болсон байна. Харав уу? Гинтийн үжлэг болох гэж байгааг эцэг эхчүүд хамгийн түрүүнд мэддэг юм. Харин одоо энэ хаалганы нөгөө талд хэн намайг авахаар ирснийг та да яг үжлэг эхлэхийн өмнө эмээ юу та? Ээж. Жина. Маринета. Ямар өндөр болоо вэ? Патагониагаас илгээсэн захидлыг минь авсан. Авсан. Австралиас явуулсныг чинь ч бас Бали, Эстоноос явуулсныг чинь хүртэл та үнэхээр баавгад хөөгцсөн юм уу? Тийм ээ. Гэхдээ сүүлд нь тэр баавгатай сайн найзууд болсон л Ээж, өнөөдөр аж охины чинь төрсөн өдөр санаж байна уу? намайг яагаад энд ирсэн гэж бодов? Төрсөн өдрийн мэнд хүргэе дагин минь. 10 насны чинь төрсөн өдөр зориулж найз маань тусгаалan уралсан юм шүү. 14 настай шүү дээ. Хөөх цаг хугацаач нисэх юм аа. Зүгээр дээ. Найзаараа шинийг хийлгээд өгье заа юу. Хэрэггүй. Надад таалагдж байна. Тааруулаад өмсчихнө. Үнэхээр гоё юм. Эмээ баярлалаа. Эмээ охиныхоо дуртай чихрийг авчирсан шүү. Дуртай хിവэрэ бидтэй. Тийм ээ, дуртай хിവэрэ. Ингээд ч болоогүй. Дагин минь хоёулаа өнөөдрийг хамтдаа өнгөрүүлнэ. Яг л өмнөх шиг морин тойруулга дээр сууж амтны хүрээлэн орно. Дараа нь Ээж, тантай төр ярилцаж болох уу? Ээж, хоёулахнаа ярилцъя. яасан бэ Том? Байн гаялж байдаг болохоор ач охиноо сайн мэдэхгүй гэх гээд байна уу? Үгүй ээж, өнөөдөр Маринет Эмээтэйгээ хамт байх дургүй болсон гэж үү? Тийм үү? Яалаа гэжтэй мэдээж хэрэг би тантай хамт байх дуртай. Тэгээд ч 4 цаг арай болоогүй. Тэр харж байна уу? За аль явцгаая Маринета. Хоёулаа цагийг 100 гаатай өнгөрөөнө.
4 цаг өнгөрчихөж чиний зүв байсан бололтой. Надад гинтийн үжлэг зохиож өгч байгаа гэдг нь миний төсөөлөл байсан бололтой. Чихэр идэх дургу гэдгээ яагаад эмээдээ хэлээгүй юм бэ? Тэгж хэлж сэтгэл рүү нус цацмааргүй байна. Эмээ бид хоёр ховрхон уулздаг шүү дээ. Ая, Уучлаарай, би хоцорчлоо. Цэцэрлэг түрээлэнд хүрээд ирээч хамтдаа. Шууд тэндээс шүдний имлэг рүү явцгаая. Тэги гайхалтай. Шүдний имлэг рүү. Ойлголоо. Одоохоо яваад очие. Намайг уучлаарай эмээ. Би найзтайгаа шүдний имлэг орох ёстой юм л да. Төрсөн өдрөөрөө яаж шүдний имлэг орж болдгийм бэ? Хоёулаа Гарделион руу очиж галт тэргээр зугаална гэж тохирсон шүү дээ. Явах гэж байгаа шалтгаан маань Алия хоёр ихэр охин дүүтэй юм л да. Хоёр хүүхэд дагуулж явах учраас миний тусламж хэрэгтэй байгаа юм. Би чинь юу яриад байна? Саяхан ярьсан бүгд худлаа. Би юу гэж бодож байна гэж эмээ. Алия найзуудтай маань нийлээд надад төрсөн өдрийн үдшилэг Ойлгож байна дагин минь. Эмээдээ санаа зовох хэрэггүй. Бошуухан яв. Найзууд чинь хүлээж байгаа. итгэлтэй байна уу? Яв да. Эмээний нэг бариад л зогсож бай. Өнөөрөө танад уулзцгаая. Баярлаа. Та энэ хорвоогийн хамгийн шилдэг эмээ шүү. Том, мотоциклийн чимээ байна. Нөгөө хоёр чинь буцаад ирлээ. Маринетэд балог нь харуулж болохгүй шүү. Жина, Маринет хааны Том зөв хэлжээ. Эмээтэйгээ хамт гадуур явдагнаас нь аль хэдийн өнгөрчихсөн байна. Юу? Үгүй. Том тэгж хэлээгүй шүү дээ. Хонгорхон саабэн минь дээ. Намайг тайтгаруулах хэрэггүй. Амьдралын жам энэ шүү дээ. Хэрэг болвол дуудаарай. Би дээр амарч байна. Дээшээ гараад ээжтэйгээ ярилцаач. Том, үгүй. Харин тийм ээ. Үдшилэг эхлэх цаг баг болж чад байдаг. Би тослоо. Хоёулаа бол амжин шүү дээ. Ээж их чинь үдшилэг рүү дагуулад явчихъя. Чохондоо гологдсон эмээгийн сэтгэлээс үжтэй гомдол гэж хаа байх вэ? Үл ойлголцлоос болж эмтэрсэн сэтгэлийн төгс жишээ. Нистэй бицхан акума минь. Энэ эмэгтэй шаналсан зүрхийг харлуул. Бэфана намайг хүр ирвэхэ гэдэг. Гэр бүлдээ эзлэх байр суурийг чинь сэрэг ажиггүй. Наад чихрүүд ашиглан зөвийг урамшуулж бурууг шийтгэрэй. Харин намайг онгороо бардам хадагтай цох хар муур нарын шидэд эрдэнсээр шагна. Чиний зөв хүрээрвэх. Бүгдд нь сургамж өгөх хэрэгтэй болж. Сайн байна, хамтрагчаа. Алив хурдан явцгаая. Үдшилэг аль хэдийн эхэлчихсэн шүү. Хөлөөрэй, ээжийг дагуулж явна гэсэн шүү дээ. Мохо, ээжтэй юу хийхийг битгий за. Ээж! Мохог яаж шийтгдэг гэж? Нүүрс болгож. Дагин минь хэрэг байхгүй дээ. Чи надад үргэлж сайн ханддаг байсан. Алив хэлээд өгөөч. Маринет шүдний имлэг ороогүй үсттэй. Үгүй хатагтай. Тэгвэл намайг маринет дээр аваач. Төрсөн өдрийн мэнд хүргэе Маринет. Нэгэд үзэрэ Маринет. Бэфана шөнөөр ирдэг дээ. Гангасан шүүрээ унсаар ирдэг дээ. Ирээд чихэр тараадаг да. Сайн жаалуудад чихэр өгдөг дөө. Эмээдээ худлаа ярина гинэ Маринет. Үгүй би Алия надад зориулж гинтийн үжлэг зохиож байгааг мтээгүй шүү дээ. Тэр үнэ хатагтай. Эдж байгаа юм шиг жүжиглсэн тэр чихрүүдээ юу гэх вэ? Уучлаарай эмээ, би зүгээр л таны сэтгэл рүү ус цацхыг хүсээгүй юм. Одоо би чиний эмээ биш болсон. Одооноос эхлээд намайг Бифана гэж дууд. Худал ярьсан охиныг шийтгэлгүй өнгөрч болохгүй. Үгүй. Хаалнаас амсаж амтсангүй. Үжлэг дууссан найз минь. Блэг савраа гаргацгаая.
Би фана чамтай ярьж байхад орхиж явах нь бүдүүлэг хэрэг. Хөөе, эмээ нараа ийм хорон санаатай байж болдог гэж мэдсэнгүй. Цагаан өнгө чам цайхан зохиндоо хөөрхөн муужгаа минь. Тэгж бодохгүй байна. Би хар өнгөнд илүү дуртай. Нүдийг маань тод харагдуулдаг юм тийм биш вэ нү? Тэр олон үхтэй муурын учрыг ол. Яг энэ сайхан сэтгэлтэй байдаг үсттэй. Шийтгдээс зүхтэн гэж санах хэрэггүй шүү Марината. Чам шиг ачлалгүй муу охид бэлэг авах эрхгүй. Харин шийтгэл хүртэх ёстой. Битгий санаа зов. Эртээрээ хизээ нэгэн цагт шийтгэх л болно. Төрсөн өдрийнхөө үйлчлэгийг ингэж төсөөлөөгүй юмсан. Маринет одоохон хувид Ганц надад л худлаа ярьдгүү. Хармуураа. Хүлээж өгөөрэй, би одоо хоочлоо. Удахгүй. Эсвэл найз нөхөд. Аав ээжтэй ч бас худлаа ярьдгүү. Бүгдээрээ Маринетэд туслах хэрэгтэй. Яг зөв. Сургамж авах цаг чинь ирлээ Маринета. Маринет худалч биш. Тавагта яаж зөв харьцахыг зааж өгье л дөө. Үгүй Ким. Чихэр хулгайлахаар ийм л юм болдгийм да. Муусан хүмүүжилгүй хөөхтүүд. найзад минь битгий гар хүр. Маринет бол миний мэдих хамгийн сайхан сэтгэлтэй хүн. Зөвшөөрлөгөөгүй байхад хөдөөс цор хийх муу зүйл шүү. Гэхдээ бас зориг гаргаж найзыгаа өмгөөлж байгааг чинь магтууштай л юм. Шийдлээ. Чамайг дагин болгож хувиргая. Найзуудыг чинь хүмүүжүүлэхэд надад тусал. Тики. Толбот. Удаа хүлээлгэсэнд уучлаарай. Чамд илүү аюулгүй нуугдах газар болж өгье. Явцгаах уу? Маринета мууртай хамт зүхтэж байна. Араас нь хөө. Маринет дөгөхөн наад савраатад. Чамд хүрхийн яасан ч зөвшөөрөхгүй. Ахмад хүнтэй ингэж ярьж болох уу? Бүдүүлэг гэдэг нь. Энгүүл чимээгүй сонсож сурах байлгүй. Найзууд чинь чамааг ингэж хамгаалж байхыг бодвол чи их сайн охин бололтой. Харин эмээ чинь яагаад ууралчихсан? Надтай илүү удаан хамт байхыг хүссэн байх. Битгий санаа зовоо. Жинхэнэ эмээг чинь удахгүй буцааж авчирна. Хөө, мартчихлаа. Төрсөн өдрийн минь хүргэе. Баярлалаа Хармуураа. Эмээгээ аврах цаг боллоо. Тики, толбот цах болцгоё. Би фана шөнөөр ирдэг дээ. Гангасан шүүрээ унсаар ирдэг дээ. Ирээд чихэр тараадаг да. Сайн жаалуудад чихэр өгдөг дөө. Харин хүмүүжилгүй хүүхдүүдийг хар нүүрс болгодог доо. Хармуур ханаас чим гараад ирдэг дээ. За байж яаж дуу болгодог юм бэлээ? Хадагтай хамтаар хорон муутай тэмцдэг дээ. Яг тийм муугүй шүү шавьчих минь. Хадагтай цог үдишлэг төрөлдсөн ирлээ. Шидэт эрдэнсийн булаагаа даваад ир би фана. Шидэт үгээ хэлхээ мартчихлаа. Тэхүү. Одоо л болж байна хөрөрвэхэ. Мо бяцхан хулгайч Маринетаг хаана авчиж нуусан. Марчлаа. Болгоомжтой байгаарай. Бусдад санаа зовох цаг биш шүү. Энэ хорон санаатнуудыг буулгаж ав. Хорон санаат хулгайч муур айхаараа яадаг бол? Дэш авирдаг шүү дээ. Эвлийн самхаг руу аваачих болохгүй шүү. Яагаад тэр? Хач охины тэнд нуучихсан байгаа. Үгүй, ач охин нь. Маринета, чи хаана вэ? Би фанан чамд тусгай бэлэг авчирлаа. Унанд чинь дайгдчихв. Ач охин чинь энд байхгүй. Би зам заагаад өгье. Миний унанд амтэн суух хоройтой. Ямар сайхан сэтгэлтэй цох вэ? Чамайг хөөрхөн дагин болгож хувиргая. Баярлалаа. Гэхдээ хэрэггүй үсттэй. Өгсөн бэлгээс татгалзаж болдгүйг мэдэхгүй хэрэгөө. Муурыг та нар таатгалаа шүү дагинс минь. Харин би энэ толбот цохыг хүмүүжүүлээд орхий.
Бифана өөрийнхөө будсан жихрээс булдаж байхыг харлаа. Өөрөө хүртэл хурж болохгүй бололтой. Чихрийн уд Акума тэнд л нуугдсан байх. Тэгжил таарна. Азаа үццгээе. Хөгжим тоглодог гэдгийг надад хэлээгүй шүү дээ. Би тоглож чадахгүй. Гэхдээ тоглож сурах хэрэгтэй боллоо. Хүүхдүүд та нар хангалттай сахилга гутлаа. Тоглоомыг чинь хурааж авахаас та. За яах вэ? Та яллаа Бифана. Худлаа ирсэн минь үнэ уучлаарай. Охин чинь энд байгаа. Үннийг илчлэхэд хизээч оройтдгүй. Тийм биз? Би та хоёрт итгэхгүй байна. Тэгвэл намайг дагаж очиод уулз. Хатагтай цохыг харж байгаарай. Уучлаарай залуусаа. Та нарыг хэсэгтээ энд үлдээе. Энд юу болоод байна? Маринета энд алга. Би засаршгүй худалж болол тээ. Тэнд байх шүү. Сайхан оролдлого байна Маринета. Харамсалтай зүгтж чадахгүй. Хармуура, битгий санаа зов. Маринет аюулгүй байгаа. Хүлээж байна шүү Маринета. Юу? Хармуура, галын цорго. Дуртая. Сүрэл ирж байна. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас ангижрах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэ хэмээн. Гайхалтай, хадагтай цох. Цогороо. Хадагтай цог хармуур. Та хоёр дахиад л шийтгэлээс мултрах шив. Үнний говьулж өөрийгөө уурахгүй. Гэхдээ дараагийн удаа та хоёрыг заавал устгаж шидэд эрдэнсий чинь авна. Чиний амьдрал сайн уу, Андре? Миний эзгүү заримгаа хувааж идэх хүнтэй болж амжсан уу? Санаа сэтгэл төгс нэлэх нэг харахан олж амжаагүй л байгаа. Эмээ? Сайн уу, хонгор минь эмээгийнхээ бэлгийг юу болгочихсан? Өөрчлөө зүнх болгочихсан эмээ. Сүүлд ирснээс чинь хойш би юм ойж сурсан. Чи минь үнэхээр том болжээ, Маринет. Юу гэж? Дахиж хоёулаа морин тайруулга амтны хүрээлэн рүү явахгүй. Дараагийн төрс өдрөөр чинь эмээн чамайг дагуулж аялна. Баярлалаа эмээ. Гэхдээ эмээ, тантай хаашаа явах нь чухал биш. Хамт байгаа мөч маань л үн цэнтэй юм шүү дээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Хамгаас хайрт Маринет чамда төрсөн өдрийн мэнд хүргэе. Өдөр нээж үзэх завдал гараагүй шүү дээ. Одоо нээгээд үз. Надад өгсөн азийн сахиусыг чинь би өргөлж биедээ авч явдаг. Үнэхээр аз дагуулдаг шүү. Тийм болохоор хариуд нь чамд азийн сахиус хийж өгье гэж бодоод. Чи ямар гайхалтай юм бэ? Энэ сахиус гайхалтай сайхан байна. Сахиус шүү. Байнга биедээ авч явна. Азийн сахиус. Энгийнээр бол баярлалаа. Надад зориулж хийсэн гэд боддоо. Өөрийн гараар Эдрин. Тийм л дээ. Гэхдээ л миний бодлоор их хачин бэлэг байна. Чинийхийг бодвол бас ч гайгүй тийхээ. Тэглээгээд надад үн цэнгүй гэсэн үг биш шүү дээ. Миний бэлэг үнэхээр таалагдсан байх нь тийм үү? Мэдээч шүү дээ. Бэлэг юу ч байж болно. Хэн өгч байгаа нь чухал юм шүү дээ.